Хүргийн үзэгчид Улаанбаатар хотод 20 цаг өнгөрсөн байна. Энэ бол 2 дугаар суваг. Би Томч Дөлгөөн. Надад баримт байна. Энэ баримтыг хэрхэн тайлбарлахыг 5 өнөөдрийн дугаараас хүлээн авч үзсэн үү? Ингээд анхаарлаа дараах мэдээлэлд хандуулна уу? Улсын хурлах хардын намын бүлэг түрүү 7 хоногт эдийн засгийн хөгжлийн сайд Батбаярыг огцруулах тогтоолын төслийг улсын хурлын дараагаар өргөн бариад байгаа юм а. Хуулиараа холбогдох сайдын суудлыг солих хэсэг асуудлыг 7 хоногийн дотор их хурл хэлцэх ёстой. Өнөөдөр яг энэ асуудлаар хуралдах байсан улсын хурлын эдийн засгийн байнгын хорооны хурал тодорхойгүй шалтгаанаар хойшиллоо. Эдийн засгийг хөгжлөрүүлэгч сайдыг суудлаас нь огцруулъя. Түүнийг огцруулах хэд хэдэн баримтыг би тайлбарлах болно. Баримт тайлбартай хамтаагаа үзэж та бүхэндээ дахин талархлаа илэрхийлье. Улсын хурал дахь сөрөг хүчин буюу ардын намын анх нарыг эхлүүлсэн ажлаа дуусгахыг нэн тэргуунд нэвтрүүлгийнхээ эхэнд хүсмээр байна. Ардын намын бүлгээс өнгөрөх сарын сүүлээр эдийн засгийн хөгжлийн сайд Батбаярыг огцруулах тогтоолын төслийг их хурлын дараагаар өргөн барьсан юм. 5 дугаар сарын 29-ний өдөр энэ үйл явдал саарал оронд өрнөсөн байдаг. Түүний өмнөх өдөр ардын нам болон ардчсан намын дараа нар чөлөө заваараа уулзалдаж саарал орноо сархацтай тохироо хийсэн гэх сурагч дуулаж эхэллээ. Сархацтай яриа хилцээр ямар үр дүнд хүрэхийг мэдэхгүй ч маргааш ардын намын дарга Мегомбийн хулд Портуна Батбаярыг огцруулах тогтоолын төсөл өргөн барьсныг бодоход хоёр намын хооронд ямар нэгэн тохироо хийгдсэн байж болох юмаа гэж өөрөө ирэхгүй хардахад хүргэж байна. Улс төр өөрөө хардталтаар дүүрэн жүжиг учраас ирэхгүй хардах сэтгэл төрсэн хэрэг саяхан өрөөрөө дайрч орсныг гайхад суугатаа илэрхий дахин өвөр нэгтгэхгүй гэх төрхийг харуулж байсан энэ хулд Алтан уяг нарын хиймэл өмсгөлийг гайхаад орохгүй нэ. Бичлэгийг та бүхэнд сэргээж үзүүлье. Улсын хурлын чуулганы хуралдаанаар хууль зүйн сайд Тэмүжинтэй хариуцлага тооцох, огцруулах асуудлыг ярьсан. Гэвч улсын хурлын гишүүн Баасан хүү тогтоолын төслөө буцаан татсан юм. Харин энэ мэд засгийн газрын зарим гишүүн улс төрийн хариуцлагаас цугтаах байдал харагдаж байгаа учраас ерөнхий сайд хариуцлагагүй ажиллаж байгаа сайд агентлагийн дараа нарт хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурийг улсын хурлд ардын намын бүлэг илэрхийлж байсан. Харин өнөөдөр улсын хурлд ардын намын бүлгийн дарга, ардын намын дарга нар ерөнхий сайд Алтан уягтай уулзаж сайд нартай хариуцлага тооцох шаардлагыг тавилаа. Тэгээ энийг бол та нар өхөн энийг яаж өгөх нь тааны ажил хэрэг муу юм аа. Тэгвэл яхан зохимжгүй байна энэ хол дарга. Та одоо хэлж сүүлийн 2 сар үнэхээр юм хийхгүй шин. Үнэхээр сүүлийн 2 сарын хурал дээр юу ярив та нар? Давхар дээр ярьлаа, нэг сайдын асуудал ярьлаа. Тэгээд аль аль нь одоо ингэж хэрэггүй байна гэж орхилоо шин. Тэгээд тэрний чинь та надтай юм уу засгийн газартай холбох шаардлагагүй шүү дээ. Тэгээд бид нар танаа одоо намын бүлгийн нэг тавьж байгаа шаардлагыг бид нар авч үзье. Гэхдээ энэ их зохимжгүй ажиллагаа та намын дарга болсноос хойш их зохимжгүй ажиллагаа бий боллоо шүү. Энэ саяны шаардлагатай холбоотой зүйлэн дээр бол ардчсан намын бүлгийн гишүүчдэр, засгийн газрын гишүүчдэр адилхан эмзэглэл явж байгаа. Энэ чиглэлээр нөгөө хууль тэнцлийн байгууллагуудын ажилд нь саад болохгүйгээр бас юу хийж болох нь гэдэг чиглэлээр мэдээ засгийн газар ажиллая гэсэн юм бодолтой сууж байгаа. Хариуцлага байдал үнэхээр газар авчаад байгаа л да. Би зүгээр этик ёс зүй ярьж байна. Би ганцхан юм хэлье. Би сар гаруй өмнөөс ардын намын бүлэг дээр мэдээлэл хийхэд огт хүлээж авахгүй мөртлөө 20 минутын өмнө бичиг өгчөөд танд хэлэг байж магадгүй. Би таныг эвгүй байдалд оруулахгүй тул хэлж 20 минутын 8 минут биш ээ. Ингээд хүн ярих гэхээр хитрхи мэдээлэлээр давмгалж байгаа юм шиг юм асуудал битээ яриад. За ерөнхийдөө ерөнхий сайдаа би нэг цаг 7 минутанд ярьсан байна тий. Нэг цаг 7 минут. Одоо нэг цаг 50 минут. Ямар нэгэн одоо дэмиж ялчиж ингэж орж ирж байгаа энэ зүйл ерөөсөө байхгүй. Бид бол ер нь одоо бий болоод байгаа энэ цаг үе нөхцөл байдалтай холбогдуулаад аргагүй одоо ярих ёстой зүйлийг ярьж байгаа гэж орж ирж байгаа. Бид нар улсын хурал дээр зөвхөн нэг дан дээр давхад Яг ингэж саарал ордноо хэрэлдэж суусан нэр бүхий 2 намын дарга сархаттай тохироо хийсэн байх магадлал өндөр байгаа. За эзэн 100 хоногийн хөтөлбөрийг хэрэгжүүл суухад ардын намын бүлгээс 10 хоногийн шаардлага хүргүүллээ гэж марзагнад суусан Монгол Улсын ерөнхий сайд Нурын Алтан хоёгийн мэдэгдэлчгсэн эдгээр өдрүүдэд хатаж амжаагүй гэдгийг сануулъя. Өөрийнх нь бүрийн эрхийн асуудал хөндөгдөж ирэнгүүт Батбаяр төмөр замын царгийн маргааныг цэгцлэх зорилготой төмөр замын шин шугам барих тухай төслөө эргүүлээд татчихсан. Монгол ардын намаас эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах тогтоолын төсөл
өргөн барьснаас ердөө 3 цагийн дараа Батбаяр сайд ийм шийдвэр гаргачихсан байсан нь түүнд сандал суудалтай холбоотой айдас төрсөн гэдгийг баталчихж байгаа юм. Бодлиантай нэр бүхий сайд нарыг огцруулахыг шаардаж байна. Ялангуяа Фортуна Батбаяр сайдыг дараагийн ээлжинд албан тушаалаа хариуцлага гашиж байгаа бусад сайд нартай холбоотой баримтыгч тайлбарлах тул энд зөвхөн Батбаяр сайдтай холбоотой асуудлыг баримт дээр төвлөрч ярилцах болно. Түүнийг огцруулах шаардлагатай хамгийн ихний үндэслэл нь өргөн бариад буцаан татсан төмөр замын шин шугам барих тогтоолын үндэслэл юм. Засгийн газар бол төрийн дэд байгууллага, харин их хурал төрийн эрх барих дэд байгууллага. Тэр утгаараа засгийн газрын гишүүн нь холбогдох хуулиараа их хурлын өмнө ажлаа тайлгнадаг, их хурлаас баталсан хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах эрх бүхий субъект болох учиртай. Харин эдийн засгийн хөгжлийн сайд 2010 онд улсын хурлаас баталсан байдаг төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхгүй гэсэнтэй утга нэг тогтоолын төслийг өргөн барьсан. Угтаа төмөр замын тухай төрийн бодлогод ямар ч царгийн маргаан байгаагүй. Энэ тухай нэг удаагийн баримт тайлбар нэвтрүүлэг хурц байсныг үзэгчид санаж байгаа. Тэр нэвтрүүлэгтээ ашигласан баримтыг дахин та бүхэнд сэргээж үзүүлье. Өдөр улсын хурлаас баталсан төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын 4-т төмөр замын шугамын царгийн асуудлыг туссан байдаг юм а. За 4-1-2 тусагдсанаар Монгол улсад шинээр барих төмөр зам нь одоо ашиглагдаж байгаа төмөр замын шугамтай шууд холбогдох буюу огтлолцох нөхцөлд түүний царгийн өргөн нь 1520 мм байна. За бүтээгдэхүүн нь экспортод шууд тээвэрлэгдэх ашигт малтамлын ордод боловсруулах үйлдвэрээс хөлийн бомб руу хүрэх чиглэлийн ачаа тээвэрлэлтийн зориултаа төмөр замын шугамын царгийн өргөнийг засгийн газар улсын хурал танилцуулж шийдвэрлүүлнэ гэж тусгасан байдаг юм а. Батбаяр сайдын нэг гайхалтай үйлдэл нь засгийн газрын тухай хуулиар хүлээсэн үүргээсээ хазааж өөрт огт хамааралгүй салбарын ажил руу хуруу утгалдаж байгаагаар илэрхийлэгддэг. Тэр Монгол улс дахь бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгө оруулалтыг төвлөрүүлэх үүрэгтэй. За буруу утгаараа шинжлэлийн засгийн газрын төвшөнд хийгдэх бүхэл мөнгөтэй холбоотой ажлууд эдийн засгийн хөгжлийн яамнаас шууд хамааралтай. Тиймээс ерөнхий сайд нурын алтан хуйг Фортуна Батбаярт эдийн засгаараа барьцаалагдчихад байгаа гэхэд худлаа болохгүй. Дараагийн ээлжинд Батбаяр сайдыг огцруулах тогтоолын төсөл өргөн барьцгаад байгаа сөрөг хүчнийхэн халаасаараа барьцаалагдчихгүй байгаасаа гэж хүсэж байна. Тиймээс л цөөнхийн бүлгийг эхлүүлсэн ажлынхаа ард гараасаа гэж нэвтрүүлгийнхээ ихэд хүссэн хэрэг юм. За төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогод царгийн ямар ч маргаан байхгүй гэдгийг бодлогын 4 дахь заалт дээрхээр бэлгнээ харуулж байна. За хэрвээ шаардлагатай бол бүтээгдэхүүн нь экспортод шууд тээвэрлэгдэх ашигт малтамлын ордод хөлийн бомбд хүрэх чиглэлийн ачаа тээвэрлэлийн зориултаа төмөр замын шугамын царгийн өрөөнийг засгийн газар улсын хурал танилцуулж санал оруулснаар шийдвэрлэж болно гэж заачсан байна. Төмөр замын бодлогод царгийн тухай ингэж тусгасныг эдийн засгийн хөгжлийн сайд огт ойлгоогүй явж ирсэн нь түүний өргөн барьсан тогтоолын төслөөс харагдаж байгаа юм. За өөрийнхөө санаачилсан тогтоолын төслийн тухай тэр юу гэж хэлж байсныг энд баримтжуулах хэрэгтэй болж байна. За түүний хэлсэн үгийг дэлгэцэнд хамтдаа харцгаая. Эдийн засгийн хөгжлийн сайд Батбаяр төмөр замын шин шугам барих тухай тогтоолын төслийг өргөн барьсныхаа дараахан бид мэдээллийг хандаж өөрийн байр суурийг илэрхийлсэн байдаг. За тэрээр хэлэхдээ 2010 онд улсын хурлаас төмөр замын талаар баримтлах төрийн бодлого гарсан. Засгийн газар шин төмөр зам барих асуудлаар тухайн үед нь улсын хурал чиглэл өгч шийдвэрлэж байхаар туссан. Үүний дагуу тогтоолын төслийг өргөн барьлаа. Олон жил яригдсан өргөн нарийн цэргийн асуудлыг нэг мөр болгож орууллаа гэж хэвлэлийнхэн тайлбарсан байгаа юм. Миний ойлгохоор хэрвээ урд хил рүү гарах чиглэлд уулуурхаан бүтээгдэхүүнийг экспортлохдоо засгийн газар шаардлагатай гэж үзэх юм бол нарийн царгаар ачаа тээвэрлэлийн зориултаа төмөр замыг барьж болохоор байгаа юм. Яг ингэж 2013 оны 10 дугаар сард ерөнхий сайдын бүгд найрамдахтай ард улсад хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд баталгаажсан хоёр орны хооронд стратегийн дунд болон урт хугацааны түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд ухаан худаг гашуун сухай чиглэлийн 267 км төмөр замын ганц моцтой хиллэх хэсгийн 10 гаруй км замыг нарийн царигтай байхаар төлөвлөж тогтоод Монголын төмөр зам төрөмчид компани Хятадын Шинхуа агентлаг мөн энержи ресурсын хамтарсан консорциум ажиллаа эхлүүлээд явж байгаа. Энд царигаас үүдэлтэй ямар нэгэн маргаан үүсэх боломжгүй байсан атал огт шийдэгдээгүй маргаан мэтээр тайлбарлаж хэвлэлд ярьцлага өгсөн байгаа нь засгийн газрын гишүүн улсын хурал буюу Монгол улсын төрийн эрх барих дээд байгууллагын хяналтанд ор ажиллахгүй гэсэнтэй утга нэг логик. Тиймээс их хурлаас давсан томдлогоотой сайдрыг огцруулах эхний үндэслэл нь төмөр замтай холбоотой хэрүүл болж байна. Гэхдээ төмөр замын шин шугам барих тогтоолын төслийг батлуулах сонирхол цөөнхийн бүлэгт байхгүй биш байгаа. Одоо хэрнэ. За тиймээс тэд Фортуна Батбаярыг огцруулах үндэслэлдээ энэ тухай огт дурсаагүй байгаа юм. Улсын хурлын дэгийн тухай хуулинд холбогдох сайдыг огцруулах тухай тогтоолын төслийг өргөн барьснаас асуудлыг хэд хоногийн дотор хилцэх тухай тодорхой хуулийн хугацааг зааж өгсөн
өгсөн байдаг. За чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйлд ерөнхий сайд засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг хилцэх журмыг хуульчилсан байдгийн 38-1 бичигдснээр ерөнхий сайд засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг улсын хуралд өргөн мэдүүлсэн бол ерөнхий сайд засгийн газрыг огцруулах саналыг нь төрийн байгуулалтын байнгын хороо, засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг холбогдох байнгын хороо 7 хоногийн дотор хуралдаанаараа хилцэж санал дүүлэлт гаргана гэж заажээ. Ардын намын бүлэг 5 дугаар сарын 29-нд буюу түрүү 7 хоногийн пүрэв гарагт Батбаяр сайдыг огцруулах тогтоолын төслийг өргөн барьсан. За тогтоолын төслийг хилцэх хэсэг асуудлыг маргааш гэхэд холбогдох байнгын хороо авч хэлэлцэж нэг шийдэлд хүрэх ёстой. Харамсалтай нь өнөөдөр хуралдаар товлогдсон улсын хурлын эдийн засгийн байнгын хорооны хуралдаан хойшилж маргааш нэгдсэн чуулганы хуралдааны тов байгааг сануулхад илүүдэхгүй. Өнөөдөр эдийн засгийн байнгын хорооны эрс бүрдээгүй гэх шалтгийг тэд нэрлэлээ. Байнгын хорооны бүтцийг аваад үзье. За эдийн засгийн байнгын хороо нийтдээ 17 гишүүний бүрэлдэхүүнтэй байдаг. Түүнээс 8 нь ардчилсан намын бүлгийн гишүүд, 4 нь ардын нам, шударга СФС 2, бие даагч 1, бүлгийн харьяалалгүй 1 гишүүн багтаж байгаа юм. Харамсалтай нь Батбаяр сайдыг огцруулах төслийг өргөн барьсан талаас хүчний харьцаа тэнцвэргүй. Дээрээс нь байнгын хороонд шинжлэлийн засгийн газрын 3 сайд Фортуна Батбаяраас гадна багтаж ажилладаг. Гэт харах юм бол Фортуна Батбаярыг огцруулах төслийг хилцэх хэсэг асуудалд дэмжлэг авах магадлал тааруухан байгаа юм. Хажуугаар нь замын дундаас ерөнхий сайд шиг Батбаяр сайдын халаасанд ардын намын бүлгийн зарим гишүүд багтчихгүй байгаасаа гэх найдвар тээх хэрэгтэй болж байна. За хэрвээ ардчилсан намын дарга намынхаа их хуралд суудалтай гишүүдэд Батбаярыг хамгаалаад үлдээ гэдэг үүргийг өгчих юм бол тэд зааврын дагуу байхаас өөр гарах гарцгүй болно. За эсвэл намаасаа хөөх дайны хариуцлагыг дарга нь гаргаж мэдхийг бурмаа гишүүн тохиолдсон явдлаар нэрлэж болох юм а. Эдийн засгийн хөгжлийн сайд Батбаярын үйлдэлээс ерөнхий сайдын нэг зорилго илэрхий харагдаж байна. Тэр 2-2 сөрөг хүчинтэй байхыг хүсэхгүй байгаа. За зүүн бөөрөөс нь ардын нам, баруунаас нь Женко гэсэн 2 сөрөг хүчин хүч хавсрах аюулаас тэрээр болгоомжилж байна. Тиймээс ардын намын дарга инх болтоо сархад зооглохдоо ерөнхий сайдын суудлаа хамгаалсан өнцгөөс сөрөг хүчин гэж харагдах Женкогийн фракцаас гарах эрх дайралтыг түр зуурт аргацаах арга сэтлээсэн нь Фортуна Батбаярын төмөр замын тогтоолын төслийг эргүүлэн татснаар батлагдах магадaltaй. За гэхдээ засгийн газар ээлжид бусаар хуралдаж татаж авсан тогтоолын төслийг эргүүлэн их хуралд өргөн барихаар болчихлоо. Фортуна Батбаярын аашийг хүртэл олох гэж ерөнхий сайд хэрэндээ танхим дотроо бодлон хотгоод суугаа юм байна гэж эндээс ойлгогдож байгаа юм. Чингис хааны Морьтон Баатар хэмээх цолоор Ингрээ цоолуулсан тахил цайдыг огцруулах зүрх засгийн газар улсын хурал байгаа юу. Тэрээр гинтийн ашгийн 68% тадрыг санаачилсан нь Монголын эдийн засагт ямар үр дүн авчирч байв. Энэ бүх баримтыг архиваас сэргээж эдийн засгийг хөгжүүлэгч сайд уу эсвэл хөгжлүүлэгч сайд уу гэдгийг нь баримтжуулж болохоор байгаа юм. Дараагийн хэсэгтээ энэ тухай ярих болно. Эх Юан гүрний түүх. Зөвхөн 2 дугаар суваг телевиз. 6 сарын 2-ноос Навагаас баасан гаригуудад 21 цагаас хүлээн авч үзээрэй. Агвайг Чингис хааны удам болохоор бэлэг оюун төгөлдөр үнэлэг сайхан сэтгэлтэй нэгэн болох нь гарцаагүй. Дайнд ажны ширүүн хөлд төрсөн болохоор алстай их Монгол улсын төрийн жолоог атгах хувьтай буйзаа. Хувилаа гэсэн нэрийг хайрлаж байна. Хувилаа хаан. Хөлбөртөө эргээд саатна уу? Баримт тайлбар нэвтрүүлгийг сонгоо үзэж байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Их хүссэн хүнээр төрийн жолоог бүү атгуулгыг хүүхдэд. Тэгтлээ их суудлаа хамгаалаад байгаа нэр бүхий сайд нар ямар ноог өөртөө хадгалж байгааг архиваас сэргээж ерөнхий сайд их хурлын дарга нарын ой тоонд эргэн сануулах хэрэгтэй юм шиг санагдаад байгаа юм. За баримтыг та бүхэнд сэргээж үзүүлье.
бодлогыг боловсруулахад аль болох өндөр зэрэглэлийн эдийн засагчид оролцох нь чухал. Энэ шалгуурт улсын их хурлын нэгэн гишүүн тэнцэж буйг түүний дэвшүүлж буй онлын дүн шинжилгээ санал санаачлагууд харуулдаг. Энэ ажлаараа шагнал авах болцлыг хангаснаас гадна түүний санаачилсан хуулийн ачаар улсын төсөвт нэг их 80 орчим төгрөг орж ирсэн Монголын иргэдэд очиод байна. Түүний ачаар оюу толгойн гэрээнээс бас наад зах нь нэг их 80 төгрөгийг монголчуудад авч өгөхөөр басныг бид өмнөх нь дурдсан. Цаашид тэрээр олон их 80-ыг ард түмэндээ авчирч өгнө гэдэгт бид итгэж байна. Ийм л хүмүүсийн гарт төр засгийн жолоогоо атгуулж байхыг түмэн олондоо бид уриалж байна. Ийм эдийн засгчийн нэрийн өмнө их 80-ыг өгдөг гэсэн тодтгол таммаар байгаа юм. Их 80-ыг өгдөг Батбаяр гимээрээ. Монголын шилдэг эдийн засгчийн өргөмжлөл алтан тул шагналаа авнах хэмээн улсын их хурлын гишүүн Нэмж Авьяан Батбаяр таныг урьж байна. Сүлжийн тулаа хамгаалъя харилъя хүмүүсээ. За өнөөдөр ингээд надад шилдэг эдийн засгийн шагналыг гардууллаа. Гардуулж байгаа тэр шагналын тодорхойлолтонд хэлэхтэй болохоор миний биеийг одоо олноо гинтийн ашигын 68 дотор гэж нэрссэн тэр доторыг санаачилж тэрний улмаас улсад тэрбум орчим долларын одоо төсвийн орлого оруулсны чинь үйл ажиллагааг үнэлж энийг өглөө гэж хэлж байна л да. Тийм ээ 2006 оны 6 сарын 8-ны өдөр Монгол улсад гинтийн ашигын 68% дотор төрсөн. Тэрнээс хойш 3 жил хагас болж байна. Энэ хугацаанд улсын төсөвт энэ дотороор тэрбум гаруй долларын орлого орлоо. Энэ бол бага мөнгө шээ. Энэ орж ирсэн орлого маань нийт хүн ардтай хүүхдийн мөнгөж очсон. Монголын айл болгонд энэ мөнгө хүрч чадсан. Нөгөө хэсэг нь болохоор энэ хөрөнгө оруулалт болсон. Өөрөөр энэ шинээр барьсан зам, барилга, эмнэлэг сургууль энэ бүгд энэ хөрөнгөөс баригдсан. Дараагийнх нь 3-1 нь болохоор энэ эрсдлийн сан байгуулсан. Эрсдлийн санд одоо 300 орчим тэрбум төгрөг хөрвүүлэгдсэн. Эндээс өнөөдөр одоо өнгөрсөн жил одоо хямралтай байгаа эдийн засгийн маань санхүү бизнесийн секторыг аврахад зориулж энэ мөнгө зарцуулаад явж байна. Тэгээд энэ бүгдийг үнэлсэн юм болов уу гэж ойлгож байна. Гинтийн ашигын 68% татварыг 2006 оны 6 дугаар сарын 8-ны өдөр санаачилсан гэдгээ өдрөө хүртэл учиртай сонгосон юм шиг байна. За тэрээр яг ямар шалгуур үзүүлэлтээр шилдэг эдийн засаг чимээх цолыг хүртэж байсныг өөрөө ярьчлаа. 2006 онд батлагдсан гинтийн ашигын 68% татварыг Монгол улс алт цэс олборлогчдоос авснаар тухайн жилийн Монгол улсын төсөвт нэг их 80 төгрөгийг төвлөрүүлж чадсан гавьяатай юм байх. За шилдэг эдийн засагчаар нэрлсэн сургуулийн хамт олонны өрөөлөөр нь түүнээс хойш Монголын эдийн засагт 80-80-аар тоологдох хөрөнгө оруулалтыг Фортуна Батбаяр дадлах ёстой байжээ. Тиймээс тэр эдийн засгийн хөгжлийн ямыг алтан хувигаар хүчээр байгуулчаад өнөөдөр эдийн засагт хэдэн 80-аар тоологдох зээлийг авч чадаж байгаа юм байна. Гэтэл тухайн жилд хэрэгжиж байсан гинтийн ашигын 68% татвар эдийн засгийн орчинд ямар эрсдэл дагуулсныг тоогоор илэрхийлэх боломжтой. Зэсийн 68% татварыг гэхэд ганц сайлын үнэ Эрдэнэтэл төсөвт төвлөрүүлсэн байдаг юм байна. За гинт ашиг олсон тул та улсын ашигынхаа 68%-ийг улсад тушаах ёстой гэсэн хатуу логиктой хуулийн хэрэгжилт алт цэс олборлогчдыг улмал хулгаан зам руу түлхэх нэг нягуурыг бүрдүүлсэн үнэн. Тэр ирэх барих дэд байгууллагаас баталсан төрийн бодлогын талаар огт ойлголтгүй байдаг хүн тэр үед гинтийн ашигын 68% татвараар дамжуулж хойд хөршийн эрх ашигыг хүнсэн үйлдэл гаргаснаа ч гэсэн мдээгүй юм шиг байна. Уг нь Эрдэнэт үйлдвэр нь Орос Монголын хамтарсан тогтвортой байдлын гэрээгээр хоёр улсын хувь эзэмшлийг тогтоосон томоохон байгууллага. Эрдэнэтээс олсон ашигын тодорхой хувийг талууд хувь эзэмшлийн хэмжээгээр хүртдэг учиртай. Гэтэл тогтвортой байдлын гэрээ гэдгийн цаана аль нэг талд мэдэгдэлгүйгээр гинтийн татвар ноогдуулах нь энгийн ойлголтоор байж боломгүй үйлдэл. Ингэснийхээ төлөө Оросын талын хүртэх ёстой ашигаас ч гэсэн Монгол улс авчихсан гэсэн үг. Харин одоо гинтийн ашигын 68% татварын дараа Монгол банкнд тушаах алтны хэмжээ хэрхэн бурсныг танд тоогоор баримтжуулж үзүүлье. Монгол банкны албан ёсны вебсайтад бичигдсэн алтны тухай мэдээллийг та бүхэнд дэлгэцэнд харуулж байна. За 2006 оны байдлаар Монгол банкнд жилдээ 24 тонн алт тушаагдж байсан бол түүний дараа 2010 онд 2007 онд 10 тонн, харин 2008 онд 7 тонн, 2009 онд 5 тонн. Тэгвэл 2010 онд 2 тонн, 2011 онд 3 тонн алт, 2012 онд мөн л адил 3 тонн. За өнгөрөх онд 6 тонн алтыг тус тушаасан байх юм а.
Жил ирэх бүрт тэр дундаа гинти ашгийн 68% татвар хэрэгжиж эхэлснээс хойш хугацаанд Монгол банкны тушаах алтны хэмжээ ингэж буурсан байгаа юм. Ерөнхийлөгч эдийн засгийн хөгжлийн сайдад гавьяат эдийн засагч цолыг өгөхдөө Монголын ардчлалд оруулсан хувь нэмрийг нь үнэлж олгосон гэх нь учиртай үг байжээ. Тэрээр эдийн засагт оруулсан хувь нэмэр гэж дурдсангүй. Тэгэхээр Фортуна Батбаяр эдийн засгийг хөгжүүлж чадна гэдэгт одоо ч эргэлзээ байсаар байна. Гинти ашгийн 68% татварыг 2011 оноос эхлээд хүчингү болгосон. За гэлээч өнгөрсөн онд Монгол банкнд тушаасан алтны хэмжээг та бүхэн сая харлаа. Алт олборлогчдын дундах хулгайн ашигын сэтэл төдийл буураагүй байгааг энэхүү хэмжээгээр илэрхийлж болох юм. Алт олборлогчид түрд итгэх итгэлгүй болсон. Энэ итгэл ойрын жилдээ сэргэхэд төвөгтэй байдлыг Фортуна Батбаярын санаачлан баталсан гэх гинти ашгийн 68% татвар нь бүрдүүлчихсэн байх юм а. Эдийн засагт боддоор эрсдэл дагуулчихсан байхад өнөөдөр алтны үйлдвэрлэгчид эдийн засгийн хөгжлийн сайд Батбаярын суудлыг хамгаалж байгаагаа мэдгдлээ. Тэд засгийн газрын шантаажид оржээ. Энэ талаар дараагийн хэсгээр ярья. Та бүхэнд баярлалаа. Баримт тайлбар үргэлжилж байна. За гинти ашгийн 68% татвараас хойш буюу 2006 оноос хойш жилдээ 20 гаруй тонн алт тушаадаг байсан алт олборлогчид татварыг хүчингү болгосон 2011 он гэхэд 3 тонн алт тушаасан байгааг Монгол банкны аль биесны цахим хуудасаас авсан тоон үзүүлэлтээр баримт тайлбарын өмнөх хэсэгт үзүүллээ. За эдийн засагт боддоор ийм эрсдлийг бий болгочиход байхад өнөөдрийн өдөр тутмын сонинуудад алт үйлдвэрлэгчдийн холбоо нэгэн хачирхалтай мэдээллийг гаргажээ. Өмнөөс нь Фортуна Батбаярын шантаажид орсонд нь харамсаж байна. Мэдээллийг та бүхэнд баримтчул дэлгэцэнд үзүүлье. За өнөөдрийн өдөр тутмын сонинуудад Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооноос алтныхан Батбаяр сайдыг хамгаалж байна гэх мэдээллийг гаргасан байгаа юм а. Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо Батбаярыг өмөрч байгаа тухай өдөр тутмын сонинуудад гарсан мэдээллийг та бүхэнд харууллаа. Сумагийн дэмжээний 68 дахь их аварга төрснөөс хэдхэн өдрийн дараа гинтхэн 68% татварыг санаачилсан гэгддэг Батбаярт эдийн засгийн онолын дагуу ажиллах чадвар алга. Энэ бол Фортуна Батбаярыг огцруулах бас нэг үндэслэл. Шинжлэлийн засгийн газрын 888 төслийн 38 утгыг энд бас хэлэх хэрэгтэй. 38 нь урд хөршийн бэлэгдлэр эд баялаг бас Фортуна гэсэн утгыг агуулдаг юм байна. Санаандгүйгээр 888 төслийг засгийн газар шалгаруулчихаагүй. Ерөнхий сайд бас л Фортуна Батбаярын халаас нь багтаж байгаа гэдгээ энд нотолцоож байгаа юм а. 888 гэсэн тоонд бас Фортуна гэсэн утгыг агуулж байгаа гэхийг илэрхийллээ. За Фортунагийн хүүгийн утгыг ч гэсэн интернет цахим хуудсанд дэлгэрэнгүйгээр тайлбарсан байдаг. Тухайлах юм бол Википедиа тайлбарлахдаа эртний эд баялаг амжилтыг бэлэгдсэн бурхны нэр гэж бичсэн байдаг юм байна. Гэхдээ энэ бурхан нь эмэгтэй бурхан байгаа юм. Бурхны хөрөг зургийг та бүхэнд дэлгэцэн танилцуулж байна. Ийм гой утга бүхий нэртэй сайд эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байгаа нь бидний хувьд золч юм шиг. За харин манад энэ бурхны нэрийг эмэгтэй хүн авчихсан байна. Эдийн засагт бурхны тоогоор хандах энэ хандлагыг нь 2011 онд болсон нэг үйл явдал улам дархалчихсан байдаг юм байна. Энэ талаар нэгэн сэтгүүлчийн нийтлэл дурддагсан байдгаас иш татаж харлаа. 2011 оны 5 дугаар сард Чингис хаан академийн даваа нэмгэгч Чингисийн төөрсөн төрөл улсын хурлын 3 гишүүнд Чингис хааны Морьтонбаатар хэмээх цол өргөмжлөлийг хүртээсэн байдаг юм. Улсын хурлын гишүүн Фортуна Батбаяр одоогийн хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд Эрдэнэ гишүүн асан сайхан самбуу нарын нэрийг тэрээр тодруулжээ. Чингис хааны Морьтонбаатараар нэр цохогдсон юм чинь тэр засгийн газрын үн цаасыг Чингис бонд гэж нэрлэхээс өөр аргагүй юм байна. Бас өмөрөх шалтгаан гаргах хэрэгтэй баг. Сэтгүүлч Мөнх Баясгалангийн Фортуна Батбаяр ганг шүү гэх нийтлэлд Чингисийн Морьтонбаатар цол хүртсэн эдийн засгийн хөгжлийн сайд Батбаярын хэлсэн сэтгэгдэл ингэж бичигдэж үлдсэн байна. Энэ бас баримт юм а. Мөнх Баясгалан сэтгүүлчийн бичсэн Фортуна Батбаяр ганг шүү хэмээх 2011 оны 5 дугаар сард бичигдсэн энэхүү нийтлэлд Батбаяр нэгэн хэвлэлийн дэлгэцнээ өгсөн сэтгэгдэлтэй ингэж дурдсан байх юм. За Чингис хаан ямар нэг шийдвэр гаргахтаа эхлээд 9 өрлгөөсөө байнга асуудаг байсан. Тэгэж байж эцсийн зөв гарцыг олдог байлаа. Төр засаг нь хуйлдаж, ард түмний өмчийг бас газар шороогоо худалдаж байгаа энэ үед бид Чингис хаанаас их зүйлийг сурах хэрэгтэй гэж тэрээр хэлснийг сэтгүүлч Мөнх Баясгалан нийтлэлдээ сэрүүлж авчээ.
За ингэж хэлснээр тэр мартаагүй байхаа гэж найдаж байна. Учир нь ингэж хэлснээс нь хойш 3 хаврыг л бид үтлээ. Чингисийн Морьтон Баатар аргагүй дээд тэнгэрээс оноолттой нэг юм байна. Тэр шилдэг эдийн засгчаас гавьяа тулж бас Чингисийн ойрын шадар хүн байх хэмжээний цолоор хүртэл шагнуулсан ийм хүнээр эдийн засгаа хөгжүүлэлгүй яах вэ? Тэр бүгдийг Чингисийн 9 үрлэгийн сүнстэй холбогдож байж шийддэг учраас дээд тэнгэрээс зарлагтай альва шийдвэрийг нь эсэргүүцэх чадал энгийн ард бидэнд алга. За бидэнд бурхны ямар ч оноолт байхгүй. Чингис хаанаас уламжилсан гавьяа шагналж байхгүй ард учраас тэр. Дараагийн баримтыг та бүхэнд дэлгэцэн сэргээж харуулъя. Баашуу 888 гэх хятад хоолны фото зургийг та бүхэнд дэлгэцэнд үзүүлж байна. Энэ хятад хоолны газар улсын их дэлгүүрийн зүүн талд байрлах нэгэн орон сууцны дэргэд байдгийн байна. Баашуу 888 гэх нэртэй хятад хоолны гуанзны нэрийг шинжлэлийн засгийн газрын хэрэгжүүлж байгаа 888 гэх төсөлтэй харьцуулсан чинь манай засгийн газар чинь тэр чигтээ урд төршийн захиалгаар бодлого хэрэгжүүлж байгаа юм байна гэх хардталтыг өөр ирэхгүй төрүүлжлээ. Уг нь 888 гэсэн гоё тоог Чингисийн 9 үрлгээс асууж болгоосон тоо юм болов уу гэж бодсон. Харамсалтай нь хятадын соёлтоос ашгүй холбогдох бэлэгдэлтэй холбоотой тоо гэдэг нь энэхүү гуанзны хаягнаас нь өөр ирэхгүй харагдаж байгаа юм а. Альва шашны онлоор хүмүүний бие сэтгэлийг засдаг болохоос эдийн засгийг хараахан засдаггүй. Тиймээс би нийгмийн дуу хоолойг төлөөлөх бүрийн эрхээхэд дагуу эдийн засгийн хөгжлөөсөд Батбаяр таныг суудлаасаа огцрохыг хүсэж байна. Бид толгой амар авч байгаа цалин маань хэрэглээндээ хүрдэг тийм ахуй хангамжийг шинжлэлийн засгийн газраас шаардах хэрэгтэй гэдгээр өнөөдрийнхөө нэвтрүүлгийг дуусгая. Анхаарал хандуулсан үзэгч та бүхэнд баярлалаа. Студид томч дүлгэн ажиллалаа.